Сайн байцгаана уу? Өнөөдөр бид хамтдаа та бидний байд тохиолддог маш олон хэрэгцээ, тэр чухал хэрэгцээнүүд хэрхэн хангах талаар хамтдаа ярилцах гэж байна. Тэгэхээр хүмүүс бидэрт маш олон хэрэгцээ бий. Хамгийн энгийн хэрэгцээнээс аваад хамгийн гүнзгий хэрэгцээ, хамгийн эгэл хэрэгцээнээс аваад хамгийн чухал хэрэгцээ хүртэл олон хэрэгцээнүүд бий. Жишээлх юм бол хүний амьдралд хоол унд гэдэг бол хамгийн энгийн хэрэгцээ байгаа. Гэтэл хоол ундны хэрэгцээнээс давсан хэрэгцээ бол орон байр, аятуух, бас аюулгүй байдлын хэрэгцээ байдаг. Гэсэн ч үүнээс илүү хэрэгцээ бас байдаг. Тэр нь хайрлагдах, үнэлэгдэх тэр хэрэгцээ. Гэвч энэ бүгдийн хэрэгцээнээс хамгийн дээд хэрэгцээ бол би яах гэж төрсөн, би юуны төлөө амьдарч байгаа? Энэ амьдралын утга учир юу вэ? Би хэрхэн мөнхрөх вэ? Миний амьдралын утга учир юу вэ гэдэг энэ хэрэгцээ байдаг. Харин өнөөдөр бид нар яг энэ хэрэгцээ биднэрт хэрхэн ирдэг вэ? Энэ хэрэгцээ бидний амьдралд хэрхэн дүүрч хангагддаг вэ гэдэг талаар хамтаа ярилцах гэж байна. Ирж байгаа хэдхэн минутанд та энэ чухал сэдв дээр сэтгэл зүрхээ тавиад надтай хамт байхгүй юу? Үнэхээр хүн төрөлхтний үе үеийн туршид түүхийг харах юм бол хүн аз жаргалыг амар амгалан амьдралын утга учирыг хайсан тийм түүх байдаг. Өнөөдөр бид нар энэ зүйлсүүдийн төлөө маш олон онол, шашин, янз бүрийн үзэл бодлууд, мэдлэгийн цог системүүдийг бүрэлдүүлсэн байна. Харин өнөөдөр ярих энэ сэдэв бол хүний хамгийн гүнзгий хэрэгцээ, хүний амьдралын утга учир, үнэхээр хүний амьдрал хэрхэн мөнхрөх талаар энэ гайхамшигтай хэрэгцээ хэрхэн хангагддаг талаар ярих гэж байгаамаа. Тэгэхээр өнөөдөр хүн төрөлхтөн үе үеийн туршид цуглуулад мэдсэн мэдлэг яг энэ хэрэгцээг дүүргэж чадахгүй байгааг бид хардаг. Ариун сударт хэлэхдээ хүний зүрх сэтгэл орон зай, нэгэн орон зай байдаг. Тэр нь бол үнэхээр энэ амьдралын хамгийн чухал хэрэгцээ буюу өөрийгөө бүтээгчийг амьдралын хамгийн гүнзгий үннийг хайж олох хүртэл дүүрдэггүй орон зай байдаг гэж хэлсэн байдаг. Нэгэнт хүн өөрөө хэмжээ хязгаартай учраас хэмжээ хязгааргүй энэ бурхныг олох тэмүүлэл дотроо нэг газар ирээд гацдаг. Ягаад гэвэл хүний хэмжээ хязгаар хүрэхгүй эсгүүд гэж байгаа. Өнөөдөр байгаа бүхий л зүйлсүүдийг харах юм бол яг ийм зүйлсүүд болчиход байгаа. Харин өнөөдөр бидний ярих энэ чухал зүйл бол энэ хүн хэрэгцээ бурхны өөрийнх нь илчлэлтээр хэрхэн хангагдсан тухай гайхамшигтай үний юм. Өнөөдөр бид амьдралын хамгийн чухал нууцыг ярих бөгөөд энэ нууц таны амьдралд ямар их үр өгөөж өгөхийг би төсөөлж чадахгүй байна. За, хүн төрлөختөө өөрийнхөө хүсэл мөрөөдөл, хүч чадлын дагуу бурхныг хайсан боловч өөрсдийнхээ хэмжээ хязгаар түрээд тогтсон учраас тэд бурхныг бүрэн таньж чадаагүй. Харин бурхан хүн төрлөختний мянган жилийн туршид байсан мөрөөдлийг гүйцээхийн тулд өөрөө гайхамшигтай алхам хийсэн. Хэмжээ хязгааргүй бурхан хүмүүст өөрийгөө илчлэхийн тулд хэмжээтэй хязгаартаа хүний дотор өөрийгөө шахаж оруулж ирээд харагдахуйц, баригдахуйц, ярьж болохуйц, ойлгохдохуйц ийм бодтойгоор өөрийгөө илчилсэн юм аа. Энэхүү илчлэлтийн дагуу хүн төрлөختөн биднийг бүтээсэн бурхан ийм гайхамшигтай бурхан, биднийг бүтээсэн зорилго нь ийм гайхамшигтай гэдгийг ойлгож түүнтэй харилцаа үүссэн бөгөөд үүнийг Христ итгэл гэж нэрлэдэг юм. Энэ бурхан бидний хүсэл, мөрөөдөл, бидний мэдлэг чадвар буян заяанаас давсан харин өөрийгөө илчилсэн илчлэл дотор биднийг маш тод өөрийгөө харуулсан юм аа. Түүний амьдрал үнэхээр онцгой байсныг түүний амьдралынхаа туршид хийжсэн 33 жил хүний биеэр бидний дунд алхаж исэн олон үйлдэлүүд илчилдэг. Тухайлбал тэр далайн усан дээгүр, газар дээгүр алхаж байгаа юм шиг л алхаж явахдаа орчлон ертөнцийг би бүтээсэн бөгөөд энэ ертөнцийн таталцлын хууль, энэ ертөнд бүтээгдсэн бүх зарчим, физик, бүхий зарчмуудыг би бүтээж тавьсан юм аа. Би энэ бүх зарчмуудаас илүү бүтээгч бурхан ч байна гэдгээ бидэнд тэр харуулж ирсэн юм. Таван талх, хоёр загсаар маш олон хүмүүсийг хоолож ундаж цадхахдаа ямар нэгэн зүйлийн тоо ширхэг намайг хязгаарлаж чадахгүй. Би тоо ширхгээс давсан бурхан байна гэдгийг бидэнд харуулж ирсэн. Тэр олон зуун литр усыг амт чанар сайтай дарс болгож хувирхдаа аливаа бодисын мөн чанар намайг хязгаарлаж чадахгүй. Би түүнээс чинь давсан бурхан байна гэдгийг тэр бидэнд илчилсэн. Түүнээс гадна тэр нас бараад оршуулгдчихсан, бүр дөрөв хончгсон, өмхий орчихсон үнийг Лазар гараад ир ам өргөж хэлэхдээ би өвхлээс давсан амьдралын бурхан байна гэдгээ тэр бидэнд илчилсэн юм. Бурхан бидний дунд ариун дагшин амьдрахтаа, гэмнүгэлгүй амьдрахтаа үнэхээр өөрийгөө бүтээгч бурхан гэдгийг төрөл бүрээр илчилсэн ийм гайхамшигтай амьдралаар амьдарсан юм аа. Би дөнгөж сая бас тэр үнэхээр онцгой ариун дагшин илчлэл дотор амьдсан тухай ярьлаа.
Гэхдээ тэр бас бидний гэм нүглийн төлөө нас барсан юм аа. Тэр биднийг гэм нүглээс аврахын төлөө өгсөн юм. Биднийг элбэг хангалуун, баяр жаргалтай байхын тулд тэр бидний дээр байсан хараал үхэл, хоосрол, тамыг өөртөө авсан юм. Тэр биднийг Бурхны өмнө, бусдын өмнө зөв шударга болгохын тулд бидний буруутгал, бидний ял зэмлэлийг авсан юм. Тэр биднийг хүмүүсээр хайрлагдаж, үнэлэгдэж амьдруулахын тулд тэр бидэн дээр байсан үзэн ядалт, хараал, биднээс татгалзах тэр зүйлсүүдийг бидний өмнөөс хүлээж авсан. Тэр биднийг амьтаа, бэлхсэн амьдралтай байлгахын тулд бидний дээр байсан ноёлж исэн үхэл хараалыг өөртөө авсан юм аа. Түүний үхэл үнэхээр онцгой үхэл байсан. Тэр загалмаа дээр үхэхдээ бидэн дээр байсан бүх муу муухай зүйлийг өөртөө авсан бөгөөд харин түүний үхэл нь биднийг бүх сайн сайхныг эдлэх, элбэг хангалуун, эрүүл саруул, баяр хөөртэй, утга учиртай, өн мөнх амьдрах боломжийг нээж өгсөн юм аа. Түүний үхэл онцгой байсантай адилхан түүний амьдралд үнэхээр гайхамшигтай нэгэн зүйл болсон. Үхэл хүртэл түүнийг дийлж чадаагүй учраас тэр нас барснаас хойш 3 дахь хоногийн дараа үхлийн бус шиг сэт цохон гарч ирсэн юм аа. Үхлийг устгасан, үхлийн хүчийг устгасан, үхлийн эрх мэдлийг устгасан гайхамшигтай үйл явдал хүн төрлөختний түүхэнд хязгаарч болж байгаагүй. Тэр үнэхээр үхлээс амилж, ам орохтой үхэл хүмүүсийг дуусгадаг эцсийн цэг биш гэдгийг бүх хүн төрлөختөнд илчилж харуулсан бөгөөд үхлийг үхлийн хүчтэй хамт бүрэн мөсөн устгасан юм аа. Түүний амлалт бол үнэхээр онцгой гайхамшигтай зүйл байсан бөгөөд хүн төрлөختний үе үеийнхэн туршид мөрөөдөжсэн тэр гайхамшигтай мөрөөдлийн биелэл бодит байдал байсан юм. Олон зуун хүний өмнө, олон мянган хүний хүн дахин амилсан Есүсийг явж байгааг хараад хүмүүсийн амьдрал утга учир үнцэнд асар том эргэлт болсон. Яг одоо тэд нар өмнө нь байгаа үхлийг ялсан өн мөнхийн амьдралыг бодитоор харж байгаа учраас үхэл амьдралын эцсийн цэг биш болсон гэдгийг үзэж байгаа учраас одоо тэдний нэр төр, эд баялаг, эдлэн газрууд нь өмнө нь байгаа мөнх амьдралын хажууд юу ч биш гэдгийг тэд харж эхэлсэн юм аа. Үнэхээр түүний амьдралд болсон онцгой зүйлсүүд, түүний төрөлт нь онцгой байлаа, түүний амьдрал нь онцгой дагшин байлаа, түүний үхэл онцгой гайхамшигтай байсан юм. Гэхдээ түүний амьлалт бол тэр чигээрээ гайхамшиг байсан юм аа. Хүн төрлөختний хүсэж мөрөөжсэн дээдийн дээд хүсэл мөрөөдлийг үхлийг яах вэ? Үхлийг яаж устгах вэ? Үхлийг яаж давах вэ гэсэн тэр хүсэл мөрөөдлийнх нь бүрэн биелэл болж гарч ирсэн юм аа. Тэр биднэрт амь гэдэг чинь энэ юм аа. Үхэлж дийлэхгүй амьдралыг би чамд өгөхөр ирсэн юм аа. Гэм нэгвэл үүлийн үрээс бол чи өөхөх ёстой байсан бол гэм нэгвэл үүлийн үрийг чинь би өөртөө авч чамайг амьдрах боломжтой болголоо. Гэм нэгвэл үүлийн үрээсээ болоо чи амьдралын утга учир зорилгоо алдсан байсан бол харин энэ бүгдийг устгасан учраас одоо чи утга учиртай, зорилготой, тэмүүлэлтэй өн мөнх амьдрах үе таалгач нь нэгдлээ гэж тэр бидэнд хэлсэн юм. Тэр үнэхээр бидний төлөө онцгой төрөлтөөр төрсөн. Тэр бидний төлөө онцгой ариун дагшин амьдралаар амьдарсан. Тэр бидний бүх гэм нүгэл хараал үхлийг тээж тэр онцгой үхлээр өгсөн бөгөөд тэр бас онцгой амьдлалтаар алдар хүчээ илэрхийлэн босч ирсэн юм аа. Тэр амьдснаас хойш 40 хоногийн туршид бурханлаг тэнгэрлэг амьдралын нууцуудыг бидэнд 40 хоногийн туршид дахин зааж бидэнтэй хамт байгаад эцэст нь тэр бурхан тийш хүмүүсийн нүдэн дээр харсаар байтал өргөгдөн отсон юм. Өргөгдөн отохынхаа өмнө асар чухал нэг үгийг хэлсэн. Тэр ямар үгийг хэлсэн бэ гэвэл би тун удахгүй ирнэ. Хүн төрлөختний өнгөрсөн одоо ирээдүйн бүх гэм нүглийг уучлсан, өршөөсөн, бүх гэм нүглийн шийтгэж устгасан гэж хэлээрээ. Хэрвээ энэ гайхамшигтай үнэнд итгэсэн, энэ хайр инрэлд итгэж хүлээж авсан хүн байвал тэр хүн миний амлсан бүгдийг авах болно. Би тун удахгүй буцаж ирнэ. Буцаж ирэхдээ надад итгэж энэ бүгдийг хүлээж авсан хүмүүст амлсан амлалтаа бүрэн төгс өгөхийн төлөө ирнэ. Харин энэ амлалтанд энэ үнэнд итгээгүй хүмүүст харин зохих шийтгэлийн өгөхийн тулд би ирэх болно. Би тун удахгүй ирнэ. Намайг ирэх хүртэл хүн болгонд бурхан хүний дүрээр бууж ирээд гэмгүй ариу амьдраад хүн төрлөختнийг бурхнаас салгаж ирсэн, амьдралын утга учиргүй болгож өвчин зовлон үхэл хараал тамлж ирсэн гэм нүгэл үүлийн үрийг бүр мөсөн устгасан гэдгийг хэлээрээ. Бурхан тэдэнд хайртай учраас тэдний гмийг уучлсан гэдгийг хэлээрээ. Бурхан тэдэнд ямар ч болцол тавихгүйгээр энэ хайр, аврал уучлалаа бэлэг мэт өгж байгаа гэдгийг хэлээрээ. Даруухан, зоригтой, итгэлтэй хүмүүс энэ зүйлийг хүлээж авах болно. Аймхаа, итгэлгүй, бардам хүмүүс энэ зүйлээс татгалзах болно. Би тун удахгүй ирнэ. Ирэхдээ надад итгэж хүлээж авсан тэр хүмүүст амлалтаа гүйцэж өгөхөөр ирнэ. Би тун удахгүй ирнэ. Ирэхдээ намайг эсэргүүцэж доромжилж өгөөсгсөн тэр хүмүүст би хариуг нь өгөхөөр ирнэ гэж хэлсэн. Тийм ээ, тэр тун удахгүй ирнэ. Харин түүнийг ирэхээс өмнө та энэ гайхамшигтай үнийг сонсож байна. Зогсож байна. Тэр танд хайртай учраас таны гмийн төлөө нас барсан юм. Тэр танд хайртай учраас энэ бүгдийг танд үнгүй бэлэн мэт өгж байгаа юм аа.
Харин энэ зүйлийг бид буян домоор авахгүй, шашин номоор авахгүй, мэдлэг гэгэрлэр авахгүй, хичээл зүтгэлээр авахгүй, алдар гавьяагаар авахгүй. Бурхан танд өгч байгаа энэ гайхамшигтай аврал, мөнхийн амьдрал, уучлал, амьдралын утга учир энэ гайхамшигтай өрөөлүүдийг та зөвхөн итгэлээр л авах сувг үлдсэн. Нэгэнд итгэлээр авдаг учраас итгэлийн тухай хэдэн үг хэлэх хэрэгтэй баха. Итгэлийн талаа Еврей номын 11-р бүлгээр ингэж хэлсэн. Итгэл бол оргуу хоосноос орчлон ертөнц хэрхэн бүтээгдсэн бэ гэдгийг ойлгож болох цорын ганц сувг болсон гэж хэлдэг. Итгэл бол Бурхан чамд хайрлаад аварч өршөөхөөр амлсан бүх зүйлийг авах цорын ганц сувг болж үлдсэн гэж хэлсэн. Дээрээс нь итгэл бол энэ бүтээгч биднийг хайрладаг агуу дээд Бурханд таалагдах цорын ганц боломж гэж хэлсэн. Тийм учраас итгэлийн талаар төсөөлжүүлэх юм бол ийм зүйлийг содор биднэрт хэлдэг. Хэрвээ энэ байшинг хизээ хэдэн онд хэн бүтээсэн бэ гэдгийг мэдхийг хүсвэл үүнийг хийж бүтээсэн тэр хүнтэй л бид уулзаад ямар инженер барьсан юм бэ, ямар зургаар барьсан юм бэ, хэн оролцсон бэ гэж асууж мэдэж болно. Түүнтэй адилхан орчлон ертөнцийг Бурхан бүтээж явах үед түүний бүтээл болох хүнээс нэг ч хүн түүний дэргэд байгаагүй учраас Бурхан би ертөнцийг ингэж бүтээсэн юм а гэж ярьсан үнэнд нь итгэхээс өөр хувилбараар үүнийг ойлгох боломж үлдээгүй. Тийм л учраас зөвхөн итгэлээр үүнийг ойлгоно гэж хэлсэн. Бурхан биднэрт амлсан зүйлсүүдийг зөвхөн итгэлээр л авах боломжтой. Тийм учраас би энд нэг чухал зүйлийг онцлоё. Хэрвээ та өөрийнхөө хүүд миний хүү аав нь чамд тэр банкнд тэдэнд төгрөг хийсэн, тэр цай хүн дээр тэдийг хадгалуулсан, тэр хүн дээр очиж суралцаар аав нь загцсан гэж хэлэх үед та итгээд явах юм бол энэ бүх зүйлсүүдийг аавна. Харин энэ зүйл итгэхгүй бол энэ амлалтуудыг хүртэхгүй. Түүнтэй адилхан Бурхан юу гэж хэлсэн бэ гэвэл би хүн төрлөختний бүх гэмнүүлийг уучлсан. Би тэдэнд хайраар хандсан хэвээрээ байгаа. Тэнд ямар ч болцолт байхгүйгээр тэднийг уучлж аварч өршөөсөн билгээ хайраа би өгсөн гэж хэлдэг. Үүнд итгэсэн хүн энэ зүйлсүүдийг авдаг. Харин итгээгүй энэ зүйлийг авахгүй. Тийм учраас Бурхан юу гэж хэлсэн бэ гэвэл итгэл бол Бурханы амласан өрөөсөн бидний төлөө хийсэн зүйлсүүдийг бодит болгож хүлээж авах цорын ганц сувг гэж хэлсэн. Түүнээс гадна Бурхан юу гэж хэлсэн бэ гэвэл зөвхөн итгэлээр л надад таалагдана гэж хэлсэн. Энэ нь юу гэсэн үг вэ? Аав нь хайртай хүүдээ аав нь чамд маш их хайртай учраас бүх өв хөрөнгөө бүх сайн сайхнаа чиний төлөө зориулсан гэж хэлэхэд ааваа би танд итгэж ийн гэвэл таална байгаа. Би танд итгэхгүй байна гэж хэлвэл аавд нь хэцүү байна. Түүнтэй адил зүйлийг Бурхан бидэнд хэлсэн. Юу гэж хэлсэн бэ гэвэл үнэхээр би чамд хайртай гэд чиний төлөө хайраа харуулж хийсэн аврал, өршөөл, уучлал, бэлдсэн өн мөнхийн амьдралыг итгэлээрээ хүлээж авч байгаа тэр нэгэн үнэхээр надад тааламжтай байх болно. Буян завья, гавьяа шагнал, мэдлэг гэгэрл хичээл зүтгэлээр энийг авах гэж байгаа хүн бол Бурхан түүнд хайртай гэсэн хайрын бэлгийг өгөөсгээд би Бурхан болно гэж зүтгэж байгаадаа агаар нэгэн байдаг. Тийм учраас Бурханд итгэж энэ бүх зүйлийг цайлган сэтгэлээр, итгэлээр, зоригоор, даруй сэтгэлээр хүлээж авч байгаа тэр нэгэн бол Бурханы тааламжийг олдог юм аа. Гэхдээ би итгэл дээр дахиад нэг зүйлийг нэмж хэлэх ёстой. ертөнцөөр дүүрэн хүмүүс нэгэн чухал зүйлийг самруулж ойлгосон байна. Хүмүүс хэлдэг, "Өө итгэл чухал, тэгэлгүй яхин итгэл ёстой чухал" гэж хэлдэг. Бурхан харин итгэл чухал. Гэхдээ итгэлээс илүү чухал зүйл байна. Хэнд итгэх нь, юунд итгэх нь илүү чухал гэж хэлдэг. Ямар ч хэрэггүй зүйлд бүх сэтгэлээрээ, агуу итгэлээр итгэсэн ч гэсэн тэр хэрэггүй зүйл чиний төлөө юу ч хийхгүй гэдгийг Бурхан бидэнд хэлдэг. Харин агуу энэ ертөнцийг бүтээгдэхээс өмнө байсан дээдийн тэр агуу бүтээгч Бурханд итгэсэн итгэлээр жаахан итгэл байсан ч гэсэн уулыг нүүлгэх дэйний том асуудлуудыг чиний амьдралд шийдэх болно гэж хэлдэг. Хэнд итгэх нь асар чухал бөгөөд агуу Бурханд, үнэн Бурханд, дээдийн дээдэд амь амьдрал, хувь тавилангийн чинь гартаа хатгсан тэр агуу Бурханд итгэх нь ямар агуу зүйлийг таны амьдралд авчрахыг та төсөөлж байна уу? Тийм учраас итгэл чухал боловч итгэлээс илүү чухал зүйл бол хэнд итгэж байна? Зөв нэгэнд итгэж байна уу? Хүчтэй агуу нэгэнд итгэж байна уу гэдэг асуудал байдаг юм. Ах дүүсээ, итгэл гэдэг бол үнэхээр агуу зүйл. Тэнгэрлэг ертөнц, бодит ертөнц хоёрыг холбодог цорын ганц сувг. Бурханаас тааллыг олдог, бурханлаг тэнгэрлэг үннүүдийг ойлгох, амлалтуудыг хүлээж авах цорын ганц сувг мөн. Гэхдээ хэнд итгэх вэ гэдэг илүү чухал зүйл гэдгийг та харлаа. Хүн итгэсэн зүйлээсээ давж гардаггүй маа. Хэрвээ яванд чирэггүй зүйлд итгэх юм бол тэр зүйл таны төлөө юу ч хийж чадахгүй. Агуу итгэл байсан ч юу ч хийж чадахгүй. Харин агуу нэгэнд итгэсэн жаахан итгэл чинь таны амьдралд асар том асуудлуудыг шийдэх хариулт болж ирэх болно. Өнөөдөр дүр төрхийг харах юм бол өнөөдөр хүмүүсийг хуурж мөхөлж байгаа олон процессуудыг харах юм бол яг ийм дүр зураг харагддаг. Маш гүнзгий нөхөнд унчсан хүн дээр Буддийн шашныхан хэлж байгаа философийг харах юм бол чи наад нөхөн дотроо буян үлдээд ивэл гарна гэх маягтай онлын зүйл ярьдаг. Энэ бол хийсвэр ойлголт бөгөөд тэр дотор хичнээн буян үлдсэн ч тэр нөхнөөс гарахгүйг нь хэн ч ойлгож чадна.
Гэвтэл бясалгалын үр жирээд юу гэж хэлдэг вэ? Чи наад нүхэн дотроо өөрийнхөө эерэг бодоод өөрийгөө агуу гэж бодоод тэгж ятгаад тэгээд гарчна гэх мэгтэй мэрдэг. Энэ зүйлч бас боломжгүй. Харин Христ Есүс бидний төлөө юу хийснийг та анхааран сонсороо. Асар гүнзгий нүхэн духансан үнлүү тэр ол сунжуулахтай адил зүйлийг хийсэн юм. Наад олсноосоо сайн барьж байгаараа би татаад гаргая гэхдээ адилхан маш бодиттой зүйлийг бидний төлөө хийсэн бөгөөд энэ бодит зүйл нь бидний амьдралд хэрэгцээтэй байсан аврал байсан юм аа. Бурхан хүн хоёрыг холбосон цорын ганц сувг бол түүнд итгэх итгэл. Харин тэр доотлын хүн олсноос барихгүй бол бас дээшээ гарч ирж чадахгүйтэй адилхан. Бурхан бидний гэм нүглийг уучлсан, шин амьдралыг бэлтсэн. Бурхан биднийг ямар ч булзалгүйгээр хүлээж авч байгаа гэдэг хайр уучлалд аварт нь түүний хинбэ гэдэгт итгэсэн итгэл бол тэр олсноос бат зуурч байгаатай адил юм. Хэрвээ хэн нэгэн доор байгаа олсноос бат зуурах юм бол олстой нэгэн татаад гаргахдагтай адилхан. Яг энэ итгэлээр энэ итгэлд итгээд барьсан барилтаар нь дамжаад тэр хүн аврал дээр ирдэг юм аа. Ийм учраас өнөөдөр бид нар маш чухал зүйлсүүдийг хөндөж байна. Бид энэ гайхамшигтай бурхан бидэнд өөрийгөө илчилсэн бөгөөд илчлэлтэн төрөлтөөс нь онцгой байсан. Тэр үнэхээр онцгой төрсөн, онцгой ариун дагшин амьдэрсэн. Тэр бидний гмийн төлөө нас барсан. Тэр дахин амь орсон. Тэр бурхантай уулзгаар тэр дээшээ явсан бөгөөд тун удахгүй ирэх болно. Гэхдээ энэ зүйлийг бидэн зөвхөн итгэлээр харах боломжтой. Итгэхдээ бид нар зөвхөн түүнд бүтээгч бурханд итгэсэн итгэлээр л түүний хайр инэрл амлалтуудад итгэсэн итгэлээр л аврах боломжтой. Ах トゥ усаа өнөөдөр шашнууд биднэрт маш чухал зүйлсүүдийг хэлдэг. Маш чухал үннүүдийг ярьдаг боловч тэр үннээр амьдрах хүчийг нь өгдөггүй. Тиймээс өнөөдөр би нэгэн чухал зүйлийг онцлоё гэж бодож байна. Үнэхээр бид сайн аав, сайн ээж байхыг хүсдэг. Сайн аав ийм байдаг, сайн ээж ийм байдаг гэдгийг бид бүгдээрээ мэднэ. Гэхдээ сайн аав байх, өр хүүхдээ хайрлах, хань ээжтэй хайрлах тэр аавын хайрыг бид зөвхөн бурхнаас хүлээж авдаг. Сайн ээж, бурханлаг ээж байх тэр хайрыг, тэр сэтгэлийг зөвхөн бид бурхнаас л хүлээж авдаг. Тийм учраас хүн төрлөختөнд хамгийн гайхамшигтай хэрэгцээ бол Бурхныг таньж мэдэж түүнтэй харилцах. Түүний аврал уучлалын дагуу түүнтэй бодиттой харилцах асуудал үлдээд байгаа. Би олон эмч нарыг таних. Эмч нар нэг чухал зүйлийг мэддэг. Сайн эмч гэдэг бол мэдлэгтэй эмч. Агуу эмч гэдэг бол өвчтөний хайралтай эмч. Маш олон эмч нар сайн эмч байдаг. Гэхдээ тэд агуу эмч болохыг мөрөөддөг. Мөрөөдөлтөд хүрч чаддаггүй. Яагаад гэвэл тэд өвчтөний чин сэтгэлээс хайрлах чадахгүй байгаагаа хараад гасалдаг. Хэрвээ мэдлэг бидэнд энэ хүчийг өгдөг байсан бол тэд өвчтөний хайрлах л байсан. Өнөөдөр сайн багш, мэдлэгтэй багш хоёрын ялгаа энэ байгаа. Үнэхээр мэдлэгтэй багш бол сайн багш. Мэдлэг заах юмаа заадаг. Тэд сурагчдыг, оюутнуудыг мэдлэгээр дүүргэдэг. Харин агуу багш гэдэг бол сурагч оюутнуудыг үнэн зүрхнээс хайрлаж байгаа, үр хүүхэдчгээ хайрлаж байгаа тэр багшийг бид агуу багш гэж хүндэлдэг. Маш олон багш нар энэ үннийг мэддэг хэрнээ агуу багш бол чадаагүй л байна. Яагаад гэвэл энэ үнэн нь тэдэнд агуу багш болох оюутнуудаа сурагчаа хайрлах хүчийг өгөхгүй байгаа толботой. Маш олон хүмүүс сайн бизнесмен болж чадаагүй л байна. Яагаад гэвэл хүний төлөө чин сэтгэл тэдэнд дутж байгаа учраас. Тийм учраас нийгмээр, телевизээр, ном төвлөлтүүдээр юу гэж ярьж байгааг бол бид нар сэтгэл дутаад байна штэ. Сэтгэл хэрэгтэй гэж ярьдаг. Харин энэ сэтгэлийн нэгэ энэ хүч чадлыг бидний бүтээгч бурхан биднэрт өгдөг юм аа. Ах トゥ усаа өнөөдөр бурхан биднэрт энэ гайхамшигтай авралыг өгөө зогсохгүй. Бурханлаг, тэнгэрлэг, сайхан амьдралыг өгсөн. Сайн аав, сайн ээж, үнэхээр агуу эмч, агуу багш болох, агуу бизнесмен болох бүх хүч нь бурхнаас ирдэг юм. Тийм учраас энэ хүмүүс бүгдээрээ л бурхныг хайж ирэлхийлэх хэрэгцээ гарч ирж байгаа. Хүн нэг төрн, нэг амьдрын, тэгээд нэг шүгднэ гэж хэлдэг. Тийм учраас бид бурхны өмнө зогсох үед бурхан биднээс нэгэн чухал зүйлийг асуунаа. Нэгэнт бидний хийсэн гэм нүглийг гэмгүй Есүс Христээр тавьж тогсон учраас бидний гмийн асуудал тэнд сөхөгдөхгүй. Чи тэг завхаарсан тийм муу юм ийсэн чи ингэсэн тэгсэн гэдэг асуудлыг бурхан ярихгүй. Бурхан шудраг учраас нэг гмийг хоёр удаа шийдэхгүй. Бидний бүх гэм нүглийг өнгөрсөн одоо ирээдүйн бүх гэм нүглийг гэмгүй Есүс Христээр тохож аимшигтайгаар шийтгэж энэ асуудлыг дуусгасан учраас бурхан чи тэг завхаарсан ийм хийсэн, ингэж ловер хийсэн, ингэж авилгал авсан гэж ярихгүй. Энэ асуудлыг хөнхөхгүй. Гэхдээ бурхан нэг асуултыг асууна. Чинийг чамайг хайрлаад, чиний төлөө амиа өгсөн, чиний бүх гэм нүглийг устгасан миний хүүг яах вэ гэсэн асуулт байна. Одоо гмийн асуудал дууссан учраас хүүгийн асуудал яригдаг. Миний хүүд итгэсэн юм уу? Миний хүүг хайрлсан юм уу? Миний хүүг хүндэлсэн юм уу? Миний хүүг дагсан юм уу гэж бурхан асуух болно. Энэ асуултанд таны хариулт тийм ээ би таны хүүд итгэсэн, таны хүүг хайрлсан, хүндэлсэн, имээсэн, дагсан гэж хэлэх юм бол та өн мөнхийн жаргалд бидний хэлдгээр диваажид мөнхөд жаргахаар бурхантай хамт байхаар явах бол. Харин энэ зүйлд эсрэгээр хандах юм бол асуудал өөрөөр ирэх болно. Өнөөдөр би дахин хэлье. Гэмээсээ болж бид тамд орох асуудал дууссан. Гэмийг Есүс Христ гэдэг гэмгүн хүн бүр мөсөө устгасан учраас гэмийг устгасан хүүгийн асуудал үлдсэн. Өнөөдөр хүмүүс гэм хийснээсээ болж тамд очихгүй.
Харин Бурхны хүү аврагч Есүст итгээгүү гэдгээсээ болж л хамд очих ганцхан асуудал үлдсэн юм аа. Өнөөдөр би энэ гайхамшигтай зүйлийг танд хэлж амьдсанд маш их баярлж байна. Та анхаарал сонссонд маш их баярлалаа. Үнэхээр та онцгой нэгний илчлэлтийг авлаа. Тэр төрхтөө хүртэл онцгой байсан, амьдрахтаа хүртэл онцгой байсан. Тэр бидний төлөө онцгой өглөөр өгч тэр энэ хүндрэлтийн түгэнд байхгүй онцгой амьдлаар өглийг алж амьдсан юм. Түүнд итгэх, итгэлээр түүнийг авах өгөөд харин үүнийг даруухан итгэлтэй зоригтой нэгэн авдаг юм. Түүнд итгэдэггүй нэгний талаар би өөрийнхөө ойлголтыг авсан. Аимхаа бардам хүмүүс үүнээс айж байгааг би харсан. Аимхаа бардам хүмүүс түүнд итгэдэггүйг харсан. Би таныг даруухан итгэлтэй, зоригтой нэгэнд итгэлтэй байна. Ирж байгаа мөчүүдэд хамт байсан тандаа баярлалаа. Агуу бурхан танд өгч байгаа боломжийг та хүлээж авна уу? Энэ бурханд итгэж түүгээр бүх гэм нүглээ уучлуулж, цоо шин амьдрал, өн мөнхийн амьдралыг хүлээж авахд танд чин сэтгэлийн хэдхэн секунд л хэрэгтэй. Мэдээж таны зүрх сэтгэлд итгэл төрж байгаа. Энэ агуу нэгнийг таньж мэдэх хүсэл төрж байгаа. Гэм нүглээ уучлуулж авралыг авах тэр гайхамшигтай боломж байгааг та харсан. Тийм учраас энэ боломжийг би танд олгоё. Та миний хэлэх үгийг дагаж хэлээрэй. Хэлэхдээ надад биш. Таны бүх гэмийг уучлж таныг аварч байгаа Бурхны хүү Есүс Христэд хандж хэлэх юм шүү. Залбирал заримдаа юм байдаг. Тийм учраас чин сэтгэлийн залбирал чинь хэдхэн секунд таны амьдралыг оронгоор нь өөрчлөх гэж байгаа тэр агшны өмнө та байна. Та намайг дагаж хэлээрэй. Дагаж хэлэхдээ надад биш, харин таныг аварч байгаа. Яг одоо бүх гэмийг чинь уучлж байгаа. Цоо шин амьдралыг Бурхантай харилцах харилцаа гэж нээж өгж байгаа. Өн мөнхийг бэлгэлж байгаа агуу бурханд, хайрын бурханд, амьд бурханд, бүтээгч бурханд итгэх итгэлчин юм шүү. За та намайг дагаад хэлээрэй. Агуу амьд бүтээгч бурхан таны тухай би сонслоо. Та намайг хайрлаж миний гэм нүгэл үүлийн өр үхэл хараалаас та намайг чөлөөлөхөөр өөрийнхөө Есүс Христийг илгээсэнд би итгэж байна. Гэмгүй Есүсийн дээр миний бүх гэм нүгэл тохиогдож намайг Бурхны өмнө, бусдын өмнө ганцж гэмгүүд тооцсон хайранд чинь баярлалаа. Би үүнд чин сэтгэлээсээ итгэж одоо хүлээж авч байна. Энэ мөчөөс эхлэн та миний амьдралыг аз жаргал, амар тайван, эрүүл инх, элбэг хангалуун, утга учир өн мөнхийн амьдрал руу өдөрдөн жолоодох Бурхан минь, эзэн минь, аврагч минь болооч. Би үүнийг чин сэтгэлээсээ гуйж та миний амьдралд орж ирээч гэж таныг урьж байна. Энэ залбирлыг та сонсож байгаа учраас би бат итгэж яг одоо энэ зүйл миний амьдралд ирж байна гэж хүлээж авч байна. Амен. Та чин сэтгэлээсээ энэ залбирлыг түн тандаж хийсэн бол Бурхны амьд бодит байдлыг таны амьдралд ирж байгаа сайн сайхныг өөрөө амсаж эхлэх болно. Таны бүх гэм нүгэл уучлагдсан. Бүх гэм нүгэл үүлийн үрийг Бурхны хүү Есүс Христ устгасан учраас та одоо Есүс Христийн хайр инэрл өршөөлт хандаж баярлаж талархаж амьдрахад үлдлээ. Бурхан таныг энэхүү гайхамшигтай амьдрал дотор дагуулan өрөөх болтугай. Сайн мэдээ нэвтрүүлгийн талаар улам ихийг мэдхийг хүсвэл 75 75 95 тэгтэг 75 85 95 тэгтэг утсаар бидэнтэй харилцсан уу? Тус нэвтрүүлгийг harulan.com вебсайтаар үзэх боломжтой. Дараагийн дугаарт Есүсийн хаанчлал чуулганы итгэгч Ганчмгийн оролцсон сайн мэдээ нэвтрүүлгийг хүлээн авч үзээрэй. Есүс Христ таны амьдрал болон гэр бүлийг чинь ивэх болтугай. Михи хүндэтгэе өвдөгсөөгдөө